told you I changed, even when I knew I never could. Know that I can't find nobody else as good as you. I need you to stay, need you to stay. I get drunk, wake up, I'm wasted still. Realize the time that I wasted. I feel like you can't feel the way I feel. Be fucked up if you can't be right. Be fucked up if you can't be right. I do the same thing I told you that I never would. I told you I changed, even when I knew I never could. Яа хүмүүс үзчихсэн бүгд ороод ирсэн байна. За сайн байцгаана уу үзэгчдээ. Бүгд найрамд Солонгос улс дахь монголчуудын мэдээллийн нэгдсэн сайт олондоо.com сайтын бямгараг бүрийн 18 цаг 30 минутаас бэлтгэн хүргэдэг олондоо Солонгос мэдээний тойм эхлэхэд бэлэн боллоо. За ингээд өнөөдрийн мэдээ хөтлөхөөр манай хөтлөгч Тоо маань бид хоёр мэдээгээ бэлтгэн хүргэхээр эфирийн ард сууж байна. За орой минь сайн байцгаана уу? Манай олондоогийн мэдээг үзэж байгаа та бүхэндээ энэ орой мэндийг хүргэе. За отоо маань ерөнхийдөө бол олондоогийн мэдэн дээр бол гар хоосон ирдгүү байгаа тийм ээ. Өнөөдөр бас нэг та бүхэндээ шинэ номтойгоо ирсэн байгаа шүү. Түмүдгүй бас номны мэдээллийн талаар та бүхэнд хүргэнэ. За ингээд ард харах юм бол өмнө нь тэр цэнхэр ном бол юу байсан шүү дээ. Топ 6-гийн ном байсан тийм ээ. За одоо яг хажуу талд дахиад нэг ном ихэрлээд гараад ирсэн байна. Удахгүй энэ номны танилцуулгыг бас та бүхэндээ хүргэх болно. За ингээд дөнгөж сая сонсон дуу маань энэ 7 өдрийн миллион чартад тэргүүлсэн дуу байлаа. За өнөөдөр Солонгос улсын нийслэл Сөүл хотод 27 хэмээн дулаан ер нь багтар үйлдвэрлэх байлаа. Өнгөрсөн 7 хоногудад борооны үйлдвэрлэл солигдсон юу гэдэг лээ нөгөө оройтсон бороо гэдэг дуу санаанд ортол бороо орсон байгаа. Ер нь бол борооны Солонгос улсад бол борооны үйлдвэрлэл бол ерөнхийдөө 6 сарын ихээр байдаг байдаг. Энэ жилийн үед бол их оройтож бас бороо ороод ерөнхийдөө бол 9 сарын эхний 7 хоног бороотой л өнгөрлөө тийм ээ. Тийм харин тийм бороо гэсэн. За тэгээд өнөөдрийнхөө энэ 7 хоногийн мэдээний тоймыг ингээд та бүхэндээ хөтлөгч отгоотой хамт та бүхэнд хүргэе. За өнөөдрийн мэдээнийг онцлох нэг мэдээгээр эхлэе гэж бодож байна. За энэхүү мэдээ маань юу вэ? Онцлог сайхан мэдээ байна. За мэдээж та бүхэн бас цахим орчноос харсан баг мэдээж бас олондоо.com-ын сайтн дээр болон манай пэйж дээр бас гарсан мэдээ байгаа. Тэгээд сайхан мэдээ бол юу вэ? Тэгэхээр хоёр орны ерөнхийлөгч маань уулзсан байгаа. Цахим мэдээ тийм ээ. Төсөө маань тодруулах хийж өгнө. За тэгээ. За өнгөрсөн 7 хоногийн гол мэдээ бол юу вэ гэхээр бүгд найрамдах Солонгос улс болон Монгол улс хоёр талын харилцааг стратегийн түншлэлийн төвшөнд хүргэн ахиулна гэсэн сайхан гарчигтай мэдээ олондоо.com сайт бол олондоо пэйж хуудсан дээр гарсан байгаа. Энэхүү мэдээлэл хоёр улсын хувьд өнгөрсөн 6 сард Ухнагийн хөрөлс өх ерөнхийлөгч болсноос хойш тийм ээ анх удаа одоо Мунжийн ерөнхийлөгчтэй ерөнхийдөө цахим уулзалт хийж байна. За өмнө нь анх 2018 онд анх удаа бас ерөнхий сайдын хуваар ирж ерөнхийдөө бол Мунжийн ерөнхийлөгчтэй уулзч байсан. За үүний дараагаар ерөнхийлөгч хөрөлс өх ерөнхийлөгч маань ерөнхийлөгч болсноос хойш анх удаа Солонгос улсын ерөнхийлөгч Мунжинтэй захим уулзалт хийсэн. За энэхүү захим уулзалтын гол зүйл бол юу вэ гэхээр мэдээж Солонгос улсын ерөнхийлөгчийн мэдээллийн арднаас тийм ээ. Бүгд найрамдах Солонгос улс яг одоогийн байдлаар бол угаасаа ковидын нөхцөл байдлаас болоод 9 сарын 15 хүртэл ерөнхийдөө бол 14 хүртэл хийж байгаа шүү дээ. Албан бусаар. За 14 хүртэл ерөнхийдөө бол агаарын хилийг тур зур хаасан. Энэ агаарын хилийг хаасан нь юу вэ гэхээр Солонгос улсаас Монгол улсын иргэдэн буцах тусгай үргийн нислэгээр буцаж болно. Гэхдээ Монгол улсаас иргэдийг оруулж ирэхгүй байгаа. Энэ нь юу вэ гэхээр Монгол улсын ковидын PCR тийм ээ шинжилгээ ерөнхийдөө бол Солонгос улсад орж ирээд маш их илэрч байгаатай холбогдуулаад Солонгос улс ерөнхийдөө бол ингээд үе шаттай ингээд сунгаад байгаа. За 14-өөс хойшоо бас юу болохыг ч гэсэн мэдэхгүй. Тэр нь бол мэдээ тэр тухайн үед хоёр орны халдвар хамгааллынхан яамд одоо ер нь бол яахан цаашд ерөнхийдөө бол ярилцсан тодорхой болсон. За тэгээд энэ захим уулзалтын гол зорилго маань юу вэ гэхээр тийм ээ. Мэдээж Солонгос улсын хувьд бол үйлдвэрлэл
Солонгос улс энийг ихэлж ярих юм байна. Ер нь Солонгос улстай анх 1990 онд тийм ээ албан ёсоор дипломат харилцаа тогтоосон. За албан ёсоор дипломат харилцаа тогтоосноос хойш улстай эдийн засаг болон соёл ард түмний харилцаа найрсгаар үзээр ирснийг энэ уулзалтан дээр ерөнхийдөө бол цохон тэмдэглэсэн. За тэгээд бүгд найрамд Солонгос улсын ерөнхийлөгчийн ажлын албанаас энэхүү ковидын цар тахлыг ангижсны дараах үед Монгол улстай хамтын ажиллагаа гихжүүлнэ гэдэгт найдаж буйгаа мөн ерөнхийлөгч бас хэлсэн байгаа. За энэ уулзалтын гол зорилго маань юу гэхээр Солонгос улсын хувьд бол үйлдвэрлэлийн томоохон орон Монгол улс бол байгалийн баялаг аюун гэдэг энэ хүү чиглэл дээр хоёр орон хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх саналыг тавьсан байгаамаа. За тэгээд энэ хүү уулзалт ерөнхийдөө нэг цаг орчим үргэлжилсэний дүнд ерөнхийдөө ковидын дараах эргээд хамтын стратегийн өндөр түвшинд гарах иймэрхүү боломжийг ерөнхийдөө илэрхийлж байна уу гэж харж байгаа. Тэгэхээр хоёр орны харилцаа бол улам илүү батчих тийм ээ. Бас хоорондоо олон талбар дээр бас хамтран ажиллах түншлийг улам илүү тийм стратегийн түвшинд аваачих хэмжээний тийм үр дүнтэй тийм уулзалт болсон гэж харж байна тийм. За энэ дээр бас зарим хүмүүс бичсэн байна. Сургалтын визний гаралт их муу байна. Энэ дээр ерөнхийдөө бол топ центр дээр хэрэг мэдээлэл байгаа бай. Тэр яг үргэлжлүүлээд эхэлж тийм ээ. Сургалтын визний талаар бас вакцины талаар мэдээлэл өгөөч. За хоёр орны ерөнхийлөгч уулзалт тийм ээ. Нэгдээс түншлэлийн талаар нэлээд бас нааштай хариутай, нэлээд бас үр дүнтэй уулзалт болсны үүдэнд юу вэ? Сургалтын виз бол нэг хэсэг гарахгүй тийм нэг хэсэг гарахгүй маш их виз бас гаралт айгу муу байсан. Дээрээс нь аялын виз бол огт авахгүй тийм ээ. Энэ мэтлэг югээр визэн дээр хязгаарлалт тавьсан байсан. Аялын визэн дээр хязгаарлалт тавьсан байсан тийм. Тэгээд харин энэ уулзалтын дараа бас нааштай мэдээ буюу сургалтын визний хүмүүсийг бол оруулж ирэх талдаа бас нааштай байгаа гэсэн тийм сурагтай байгаа шүү. Тийм. За тийм болохоор ерөнхийдөө бол хоёр ерөнхийлөгчийн уулзалтаа онлайнаар ингэж уулзаад корона дууснаас хойш ерөнхийдөө бол цаашид манай ер нь 3 дахь хөрш гэж явах тиймэрхүү өндөр хэмжээний стратегийн том ажлуудыг эхлэх юм болов уу гэж харагдаж байгаа. За үүнтэй зэрэгцээд явж байтал бас нэгэн мэдээ гарч ирсэн тийм ээ. Тэгээд юу гэхээр Мөнжийн ерөнхийлөгч Ухнагийн хөрцөх ерөнхийлөгч нар өнгөрсөн 7 хоногт уулзалт хийсэн. За үүнтэй зэрэгцээд мэдээж бүгд найрамд Солонгос улсад ерөнхийлөгчийн сонгуул бас хаяанд ирсэн байгаа. Энэгээр юу хэлэх гээд байна гэхээр одоо эх жилийн 5 сард ерөнхийлөгчийн сонгуул бүгд найрамд Солонгос улсад болно. Тэгэхээр Мөнжийн ерөнхийлөгчийн одоо байр суурь яах вэ? Үлдээ сонгогдох уу, томилогдох уу гэдэг. Тэгэхээр нэлээд те хүрээсвэхтэй уулзаал нэлээд те одоо том ажлууд амжуулсан хэрнээ удахгүй тийг ажиллаа өгчүүл юу болох вэ? Яг үнэ. За тийм их асуудал байна, тийм ээ. За тэгээд энэхүү мэдээлэл маань юу гэхээр бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч Мөнжийн бүрэн эрхийн хугацаа эх оны 5 дугаар сард дуусна гэсэн мэдээлэл байгаа. Яг л саяны халиухийн дандаа халиунаатай уучлаарай. Одоо тийм ээ. Юу вэ гэхээр мэдээж манай улсын ерөнхийлөг хоёр улсын ерөнхийлөг өнгөрсөн 7 хоногт энэ уулзалтыг хийж байтал эх 5 сард Мөнжийн ерөнхийлөгчийн ажлын хугацаа дуусах гээд байгаа. За энэхүү яриаг дараагийн ерөнхийлөгч яг тэр чигээр нь үргэлжлүүлж авч явах уу гэдэг бас асуултын нэмэлт болж байгаа тийм. За тэгээд ерөнхийдөө бол уусаа Мөнжийн ерөнхийлөгч бол өнгөрсөн жилийн үед бол вакцинаас болоод маш их ирээдүнг нь унж байсан. За мэдээж 5 сар хүртэл ирээдүнг унсан. За 5 сард ерөнхийдөө намын удирдлагууч гэсэн ерөнхий сайдаа ч гэсэн вакцинтай холбогдуулаад ерөнхий сайдаа ч гэсэн сольж байсан. За тэгээд хотын дарга ч гэсэн Пусаны хотын сонгуульд, хотын даргын сонгуульд ч гэсэн ялагдал хүлээгээд намын хувьд маш өөрчлөлт шинжилт ороод одоо Ким Бугян гэж шинэ ерөнхий сайдтай байгаа. Энэ бүхэн бол ерөнхийдөө бол энэ одоо зүрх бишээ. Одоо энэ намт зүрх хүчин бол илүү их ажилтны үндсэн дээр ерөнхийдөө бол Мөнжийн ерөнхийлөгчийн эргэлзээтэй байгаа гэдгийг ер нь бол цаг үе болгон дээр харуулж байгаа. Гэтэ ер нь бол тий одоо аль ч улс орн дээр их баригчны хувьд бол энэ хүнд нөхцөл байдалд бол тий амар тийм зөв шийдвэр гаргана гэдэг амаргүй зөв шүү дээ. Яагаад тэгэхээр анхудаа тохиолдож байгаа тийм ээ. Байнга энэ чинь тохиолж исэн зүйл биш. Энэ одоо цар тахлын энэ тий пандемикийн энэ үе бол бүх улс оронд бол анхудаа тохиолж исэн. Яг энэ хүнд үед бас улс орны тийм ээ зөв чиглүүлж авч явна гэдэг нь бас амаргүй зүйл. Гэхдээ энэ зүйл дээр бас маш их тийм ээ. Одоо байр суурь нэлээд гангасан учраас дараагийн сонгуульдараас яах болоо гэсэн асуултын тэмдэг бас тэгээд сүүлийн сарын одоо нэг сүүлийн сарын үед бол эргээд Мөнжийн ерөнхийлөгчийн рейтинг маш өндөрт өссөн. Энэ нь юу вэ гэхээр
яг өмнө нь нэр хүнд нь юун дээр буусан бэ гэдг нь түрүүх нь хэлсэн шүү дээ. Вакцинтай холбогдуулаад. Цардахлын үед гарсан шийдвэрүүдээс болоод тийм. За дахиад буцаад үтсэн шалтгаан нь юу вэ гэхээр Мөнжийн ерөнхийлөгч одоо байгаа парламентд байгаа дийлэх намын хувьд 10 сарыг гэхэд ургацын баяраас өмнө гэхэд ерөнхийдөө нийт хүн амын 70%-ийг сүргийн вакцинжуулалт буюу 2 дугаар тунг хүртэл хийлгэнэ гэсэн том амлалт өгсөн байгаа. Үүнтэйгээ зэрэгцүүлээд ерөнхийдөө вакциныг гэсэн маш сайн нөөцсөн гэдэг мэдээг ерөнхийдөө өдөр болгон гаргаж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ талаас явахаар өөрийгөө бас өөрийнхөө байр суурь улам илүү өсгөх, рейтинг өсгөх талаас арт түмэндээ ээлтэй шийдвэрүүдийг гаргаж бас тэнийг бас аль бие усаар мэдгэж байгаа. Тэгээ саяхан би бас нэг сонирхолтой мэдээ Мөнжийн ерөнхийлөгчийн талаар мэдээ өчигдөр уржигдах юм баха. Мөнжийн ерөнхийлөгчийн нохойн 5 цагаан гүлэг гарчээ гэсэн нэг мэдээ явуулсан ах. Би тэгээ юу ерөнхийлөгчийн нохой те одоо гүлгэж гин үү яаж ямар хамаатай гэсэн чинь маньху одоо сонгуул ойртонгоо те ямар ч нэгэн байдлаар өөрийнхөө одоо юу те айгуу тэ нэхнэртэй хамт айгуу гоё газар ингээ гоё газар авахсан байгаа байхгүй юу. Тэг би тэрийг хараад гайхчихсэн чинь тэ маньху одоо судал авахгүй болоо те рейтинг өсөхийн тулд ямар нэгэн байдлаар ерөнхийлөгчтэй холбоотой те нохойтой ч бай хүүхдтэй ч бүх холбоотой мэдээлэлүүд ер нь араас сургах те мэдээлэл. Тэгээ энэ дэр нэг сонирхолтой мэдээлэл бас юу байгаа юм байна. Энэ нь юу вэ гэхээр Мөнжийн ерөнхийлөгч тэтгэврт гарсныхаа дараа 166 сая 166.9 сая воны тэтгэвэр авах юм байна. За энэ нь юу болж байгаа гэхээр Мөнжийн ерөнхийлөгч амьд цэрүүн байгаа ерөнхийлөгч асангуудаас хамгийн анх цорын ганц хүн болж байгаа гинэ. Тэгэхээр чинь тийм үү одоо тэтгэврт гараад амьд цэрүүн байгаа хүний хувьд Тэгээ өмнөх ерөнхийлөгчнэрийн хувьд юу гэдэг бүгд ерөнхийдөө бол асуудалтай байгаа шүү дээ тийм ээ. Асуудалтай эсвэл шоронд орох чинь асуудалтайсэн. Тийм болохоор гэхдээ ерөнхийдөө солонгосын ерөнхийлөл мэдээллүүдээр ч гэсэн ерөнхийлөгчийг буунгут бас асуудлууд дэгдэж магадгүй гэсэн бас янз бүрийн тамгууд маш их гарч ирж байгаа тийм ээ. Тэгээд бас нэг сонирхолтой мэдээлэл юу гэхээр тэрээр яг одоогоор жилийн 250 сая воны цалин авдаг юм байна. Өмнөх оноос 5%-аар өссөн хэмээжээ гэдэг. За Мөнжийн ерөнхийлөгч бол жилийн 250 сая вон гэдэг юм байна. Тэтгэврт гарахдаа 166.9 сая вон буюу 13.9 сая вон гэсэн байна. Ваа энэ тэтгэвэр авахаар энэ нэг сарын сар доллараар явах юм бол 11 мянган доллар 875 доллар. Сарынхын тэтгэвэр 14 сая вон болох юм байна шүү дээ ерөөсөө. Тэгэхээр жилийнх нь 166 сая. Манай Монголын ерөнхийлөгч нь яа гэм бол. За тэрийг ч хэлж мэдэхгүй. Манайхан ч гэсэн ерөнхийдөө бол тэгээд буугаад асуудал орчдөө шүү дээ тийм ээ. Гэтэ асуудалд ороод За тийм ээ. За тэгээд Мөнжийн ерөнхийлөгчийн талаар тиймэрхүү мэдээлэлүүд гарч ирж байна. Тэгээд Мөнжийн ерөнхийлөгч буугаад тэтгэвртэй гарсан ч гэсэн хоёр улсын ерөнхийлөгчийн хооронд хэрэгжүүлсэн цаашдын үйл ажиллагаа дараагийн ерөнхийлөгч бас үргэлжлүүлэх болов уу гэж найдаж байна. За ингээд дараагийн мэдээллийг та бүхэндээ хүргэе. За үргэлжлүүлээд болохоор мэдээж бас нэг сайхан мэдээ таагаад. За сайхан мэдээ нь юу вэ гэхээр LG Electronics-ийн албан ёсоор бас мэдгэл хийсэн нэг мэдээлэл байгаа. За тэг ямар мэдээ вэ гэхээр за манай сайтн дээр гарсан солонгос мэдээний булан дээр байгаа. За бүгд солонгос улсын LG Electronics компани дахин боловсруулсан хувьцрын явдлыг өргөжүүлэхээр боллоо гэсэн байна. За тэгэхээр сүүлийн үед юу вэ гэхээр ер нь дэлхийд дахин тийм ээ одоо байгаль дээлтэй үйлдвэрлэл, байгаль дээлтэй хувцас тийм ээ, байгаль дээлтэй бүтээгдэхүүн гэх мэтлэн байгаль дээлтэй тал руугаа тийм ээ илүү шуурч байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хэмжээгээр юугаар тухайн компани, тухайн корпорацийн хувьцаа ч гэсэн өсдөг тийм ээ. Одоо хувьцааны үнд бол илүү нөлөөлдөг учраас энэ рүү LG Electronics гэсэн бас албан ёсоороос хөгжүүлж байгаа гэдгийг мэдгдсэн байна. За тэгээд тодруулах юм бол LG Electronics маань дахин боловсруулсан хувцсрынхаа хэрэглээг 2025 он гэхэд 200 мянган тоннд хүргэнэ. Бас нэлээд өндөр тоо бас тийм ээ. 2030 он гэхэд тийм ээ одоо нэг хэдэн жилийн дараа гэхэд 600 мянган тоннд хүрэхийг зорж байна гэсэн байна. За өнгөрсөн он тус компани ийм хувцсрын хэрэглээг нь 20 мянган тоннд хүрсэн байна. Тэгэхээр өнгөрсөн он гэтэл 20 мянган тонн гэхээр бас энэ боломж байгаа тийм ээ. Тэгэхээр чинь боломж юм байна тий. Тэгэхээр одоогоор LG дахин боловсруулсан хувцсрыг зарим зурагт хөлдөөгч угаалах юм шиг агааржуулагч зэрэг бүтээгдэхүүний дотоодын дангийг хийхэд ашиглаж байгаа юм байна. Харин цаашаа цахилгаан бүтээгдэхүүн тий цахилгаан бараануудын гаднах хэсгүүдийг мөн хэрэглэхээр төлөвлөж байгаа жээ гэсэн байна. Тэгэхээр бас энэ бас нэлээд нааштай тийм ээ маш гоё үйлдвэрлэлийг бас илүү өргөжүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. За 2030 он гэхэд 8 сая тонн хаягдл цахилгаан хэрэгсэл хөрөнгөлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд өнгөрсөн оны хувьд бол тус компани 3 тийм ээ 107 сая тонн бүтээгдэхүүнийг дахин боловсруулахаар цуглуулсан байна. Тэгэхээр нөгөө хог хаягдлыг тийм ээ багасгаад хог хаягдлыг дахин боловсруулаад хэрэглэнэ гэдэг чинь бас дэлхийн нэлийн маш их хээлтэй маш бидний тийм ээ ирээдүйд бас илүү чухал
тийм шийдвэр байгаа тийм ээ. За тэгээд мэдээний маань төгсгөл болохоор ээлжээ одоогийн байдлаар дахин боловсруулалтын хөтөлбөрөөр 52 оронд хэрэгжүүлж байгаа байна. За тэгээд бүгд нэгнээс Солонгос улсын тийм ээ дахин боловсруулах төвдөө гэр ахуйн хуучин цахилгаан бараанаас хөнгөн цагаан зэс хуванцрыг ялхан авах үйл ажиллагааг явуулж байгаа юм байна. Ингэснээрээ тэдгээр материалыг шинэ бүтээгдэхүүн дахин ажиллах боломж бүрдэж байгаа ажээ гэдэг. За тэгэхээр ээлж электроникс бас ийхүү аль бисаар зарласантай холбоотой Монголд ч гэсэн бас дахин боловсруулах төвүүд газрууд бас нэлээд их ажиллаж эхэлсэн байгаа. Тэгээд буцаад одоо нөгөө шилийг худалдаж авдаг, тэгээд лазыг худалдаж авдаг, хуванцрыг худалдаж аваад дахин боловсруулах хэмжээнд очиагүй ч гэсэн дахин тэгээд буцаж нөгөө худалдаж авдаг. Тийм. Тэгээд яг энэгүй мэдээтэй холбогдуулаад юу гэдэг нөгөө нэг дахин түүхийд худалдан авдаг одоо Солонгос нэг хүмүүн сангууд гэж ярьдэн шүү дээ. Манайхаа түүхийд худалдах авцгууд тийм ээ. Тэгэхэд өнгөрсөн 7 хоногийн мэдээгээр бол ерөнхийдөө бол юу гэдэг дахин боловсруулах цаас ерөнхийдөө бол 75 вон байж байгаад нэг 100 вон болох ч юм уу. Ерөнхийдөө бол ингээд дахин боловсруулах юмны үн өсөж байгаа гэдэг мэдээллийг бас би бас сонсч ирсэн юм байна. Тэгэхээр үүнтэй бас холбоотой тийм ээ. Ер нь бол хог хаягдлыг байгаль дийлдэгээр хаяггүйгээр дахин боловсруулах тэр хог хаягдлыг аваад дахиад боловсруулаад ах юм бол ерөнхийдөө байгаль дэлхийн эрүүл байна л гэсэн үг шүү дээ. Тийм шүү дээ. Болохгүй юм чинь. Тэгээд Солонгос чинь нөгөө юу яадаг шүү дээ. Цаасаа худалдаж авдаг нэг айгүй хөөрхөн тий. Одоо нөгөө цаасаа арцэг цааснуудыг дандаа худалдаж авдаг тий. Тэр нь бас их Монгол ч гэсэн одоо ер нь дахин боловсруулах үйлдвэрүүд нэлээд байгууллагад эхэлж байгаа шүү дээ. Тэндэр олон төслүүд яг ингээд үр дүнгээ өгөөд хэрэгжинэ гэж бас найдаж байна. За ингээд за сайхан мэдээд болгосон юм чинь сайнгүй мэдээ юу байгаа лээ? Сайнгүй мэдээ бол мэдээж корона гэдэг аюул төвчин байна. За коронагийн талаар ер нь одоо ямар хуу байна? Хуу хэмжээ хэр өссөн байна? За ер нь Солонгос улсын хувьд бол ерөнхийдөө бол дахин одоо энэ 4-р үе шатлалыг 10 сарын 3 хүртэл дахин сунгацсан байгаа. За үүнтэй зэрэгцүүлээд вакцины энэ сар бол мэдээж гадаад иргэд бас вакцинжуулалтын аян эхэлсэн. Тийм ээ. За манай отгойгоо хувьд бол вакцина хийлгэсэн үү? Вакцин болохоор би 1-р тунгаа хийлгэсэн байгаа. За 1-р тунгаа хийлгээ, удахгүй 2-р тунгаа хийлгэн. Тэгээд 1-р тунгийн дараа одоо илэрч байгаа шинж тэмдэг юу илэрч байна гэдэг. Тэр чинь хүмүүсийн бас их сонирхож өөр хүн болгоны өөр юм шүү дээ. Миний болохоор нэлээд толгой утсан. Тэгээд зарим хүмүүсийн болохоор бүр ингээд нөгөө янз бүрийн өөрчлөлт гарч байна. Жишээлбэл нөгөө одоо нойр хүрэх ч юм уу, тийм ээ, даарах ч юм уу, нэг бие харцах ч юм уу, тиймэрхүү. Тийм, ер нь ханиад хүрж байгаа юм шиг тийм мэдрэмжүүд бас төрсөн. Янз бүрийн шинж тэмдгүүд бас илэрч байгаа гэсэн. Хүн болгон дээр өөр өөр гэсэн байгаа. Тий? Чи вакцины хийлгэсэн үү? Би 7 хоногт хийлгэн. Тэгээ вакцины манд дуусна да. Тийм. Тэгэхээр 4-р шатлал болохоор дахиад 10 сар хүртэл ингээд 10 сарын 3 хүртэл. Тэгэхээр чинь дунд нь одоо нөгөө баяр байгаа шүү дээ. Ургацын баяр. Ургацын баяраа яах вэ? Ургацын баярыг ер нь бол ургацын баяртай холбогдуулаад 4-р шатлалын үе шатыг ерөөхдөө бол 1 сарын архин сунглаа гэж харж байгаа л да. Учир нь юу гэхээр мэдээж ургацын баяртай холбогдуулаад урт хугацааны амралт бараг 5 хоног амрах байсан тийм ээ. Хагас бүтэнсээ ороод 1, 2, 3 тулцсан байсан шүү дээ. Нөгөөд иймэрхүү урт амралтын үед ерөөхдөө бол өвчтний юу дэгдэлт нэмэгдэж магадгүй гэдэг үүднээс 10 сарын 3 хүртэл Инчон, Кёнги, Сөүл хотуудыг Тэжон хотууд бол ерөөхдөө бол 4-р үе шаталтай, бусад хотууд бол ерөөхдөө 3-р үе шаталтай байгаа. За тэгээд өнгөрсөн 7 хоногийн хувьд бол ерөөхдөө бол бас нэг 2000 гарсан үзүүлэлтүүд ажиллаж байна. 9 сарын 7-8-нд 2000 давсан. За тэгээд 9 сарын 4-өөс 6-ны хүртэл 1400-аас 1500 таа байлаа. Энэ юу гэхээр ерөөхдөө бол 1500-аас 2000-ийн хооронд хэлбэлзээд байгаа. Энэ маань юу гэхээр залуучууд вакцинд итгэхгүй оролцож байгаа холбоотой болов уу гэж ерөөхдөө бол Солонгосын одоо юу гэдэг судалгааны төвөөс ингэж гаргаад байна л да. Одоо яг вакцинжуулж гисэн 19-с 49 насныхан вакцинжуулалт эхэлж байгаа ч гэсэн үүн дээр залуучуудын ерөөхдөө 30 орчим хувь нь л вакцинд хамрагдлаа гэдэг мэдээллийг бол ерөөхдөө бол байнга өгөөд байгаа. Энэ 9 сар бол мэдээж бас гадаад иргэдээ бас вакцинжуулалттай сар байгаа. Вакцинтай холбогдуулаад бас яг нөгөө шалгаалдаг хүүхдүүд байгаа шүү дээ. Шалгаалдаг хүүхдүүдийг бол бас юун дөрөнд бас хамруулсан байгаа тийм. Тэр бас их зөв шийдвэр байгаа тийм. За тэгээд бүгд найрамд Солонгос улсын хувьд та бүхэнд мэдээ эхлэхэд ярьсан 10 сар гэхэд сүргийн дархлааг 70% хүргэнэ гэсэн байгаа. За яг өнөөдрийн хувьд бол 38.6% байгаа. За та бүхэндээ вакцины талаарх мэдээллийг өгье. Тийм вакцины талаар асууж. За вакцины талаар бүгд найрамд Солонгос улсын хувьд 1-р тунгаа хийлгэсэн нийт 63.9% байна. Нийт хүн амын 32 сая 800 мянга 966 хүн
Өнөөдөр өчигдөр нэг өдрийн дотор 650,079 хүн хийлгсэн байна. Нэгдүгээр тунгаа. За хоёрдугаар тун бол нийт 38.6% байна нийт хүн амын. За нийт хүн амын 19,823,479. Тэгэхээр чинь 38.6% гэдэг чинь одоо 10 сар хүртэл бүр 70% хүртэл гэдэг чинь бас л хэцүү өндөр тийм маш өндөр болсон тийм. За тэгээ үүн дээрээс харахад хамгийн өндөр хувьтай хот бол ерөнхийдөө Чоллоо Намдуу гэж аймаг байгаа. За Чоллоо Намдуу аймаг Ихсан Тэд зүгийн хотууд ерөнхийдөө байдаг. За нийт 71.22% нэгдүгээр тунгаа хийлгсэн өндөр үзүүлэлттэй явж байна. За Сөүлийн хувьд бол нийт хүн амын 64.23% хийлгсэн байна. Гадаад иргэдийн хувьд болохоор вакцинжуулах аянд тийм ээ визтэй ч виз үүсгэсэн бүгд хамрагдах боломжтой гэдгийг би дахин мэдээлж байгаа. Тэгэхээр та ойрхон байгаа тийм өөрийнхөө эрүүл мэндийн төвдөр очиж үзүүлээд яг өгөх боломжтой байгаа. Тэгээд нөгөө нэг вакцинжуулалтаа хамрагдах тийм ээ хугацаа дууссан энэ төр хүмүүс одоохондоо бодох хэрэггүй 9 сарын 17 хүртэл бүртгэл эхэлж байгаа. За тэгээд бичиг баримттай хүмүүс ч нөгөө нэг анх нөгөө нэг аппликейшнээр ороод бүглэхэд алдаа загаад байна гэсэн шүү дээ. Ачаалаад дийлэхгүй тийм ээ. За одоо бол заавал тэр аппликейшн одоо бол аппликейшны хувьд ерөнхийдөө бол их зэрэг болцсон байгаа. За бүр болохгүй бол та харьяа дүүргийн эрүүл мэндийн төв рүү залгаад хаягаа хэлэх юм бол тань хамгийн ойрхон газрыг вакцин хийх өдөртөө чинь шууд хэлж өгнө. За бичиг баримтгүй Улаанбаатартаараа бүртгүүлэх хүмүүс байна. Өөрийн харьяа дүүргийн эрүүл мэндийн төв дээр Пугонсо гэж ярьж байгаа тийм ээ. Пугонсо дээр очиод бүртгүүлээд яг хамгийн ойрхон хийх вакцина бүртгүүлээд вакцинд хамрагдах боломжтой байгаа шүү. Та бүхэн ч гэсэн идэвхтэй энэ хүү вакцинд хамрагдаарай гэж бас бүгд Солонгос улсад байгаа монголчуудаас уриалж байна. За тэгээ үүнтэй холбогдуулаад бас нэг мэдээ байсан шүү дээ. Өнгөрсөн 7 хоногт гарч ирсэн нөгөө нэг 5 дахь удаагийн мөнгөнд тусламж гэж байгаа шүү дээ. Энэ дээр бас хүмүүс бас буруу зөрүү ойлголт маш их байгаа тийм ээ. За манай отгойн хувьд бол мэдээлэл сайтай байж магадгүй тийм ээ. Үүний талаар мэдээлэл сайтай гэхэлээ яг нөгөө бүрдүүлсэн үү тийм ээ. Мөнгөнд тусламжийн талаар болохоор мөнгөнд тусламжийг бол одоо Солонгос улс те ковид үед болохоор ард иргэдэд зориулаад одоо ч 5 дахь удаа гэх тийм ээ. Мөнгөнд тусламжийг 250,000 воныг тийм ээ нэг удаагийн бүсгүй тусламжаар олгож ирсэн. За энэхүү олгож байгаа шалтгаан маань юу вэ гэхээр ард иргэдэд бодсноос гадна бас жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилготойгоор хөгжүүлсэн байгаа. Тэгэхээр энэхүү авсан мөнгөө явахаар бэлэн мөнгөөр ATM-ээс авах боломжгүй зөвхөн нөгөө жижиг дунд картаар дээрс нь юу байгаа нөгөө жижиг дунд үйлдвэрлэл буюу одоо том нөгөө тэхэн маркетинг боломжгүй тий жижиг дунд үйлдвэрлэлээр зөвхөн хөгжлөх боломжтой копи шоп ч юм уу жижиг тийм одоо хувийн бизнес зэрэглэгчдийг дэмжих зорилгоор энийг хөгжүүлсэн байгаа. За тэгсэн чинь хэд хоногийн өмнө найзад нэг мессеж ирлээ тий та Гуко Живангийн буюу энэ тусламж тэтгэмж аваа гэд би тэгээ баярлаад нөгөөдгөр нь ороод он сар өдрөө яг хүлээж байгаа. За тэр бүртгүүлэхдээ яадаг гэхээр нөгөө төрсөн он сар өдөр арын орон буюу тий тэгээ 3-ын тоон дээр тийм ээ тэгээд төрсөн өдрийнхөө тэр өдөр хүлээж байгаад мэн чинь бүртгүүлэхээ оролдоо орж үзлээ. Эсвэл бүртгүүлэхээ оролцсон чинь яасан чи хошгороод ороод үзсэн чинь үгүй юм байна. За тэгэхээр тэнд болохоор тэр мессеж нь болохоор бүх хүмүүс очсон тэр мессежийг би ч ингээ авангуудаа баярлаад бүр хавийн найзууд руугаа найзуудаа өстө мөнгө аваарай гэж явуулт юм байна. Тэгээ дараа нь өөрөө яг өдрөө сонгож аваад өдөр мань ороод ирэхээр ороод үзсэн чинь зөвхөн тэ албан ёсны визтэй тэ Солонгос иргэн тэ гэр бүл болсон ч юм уу яг албан ёсны оршин суух визтэй хүмүүс бол энэ төсвөр хэмжээр олгож байгаа гэдгийг хожим мэддэм юм бэ. Зээ хэд хоногийн дараа. Тэгэхээр ийм мессеж бас ирэх юм бол тэ ер нь та албан ёсны визтэй бол та авах боломжтой. Тэрнээс гадна бас яасан мэхээр найзаа тэрнтэй холбоотойгоор нөгөө бүх хүмүүст мессеж очихоос гадна нөгөө нэг voice phishing-тэй холбоотой. Одоо таны тэ цахим мөнгөний гэмт хэрэгтэй тийм холбоотой мессежүүд ирж байгаа байхгүй одоо ингээд та энэ рүү ороод тийм энэшээ дараад өөрийнхөө тий одоо мөнгөнд тусламжийг аваарай гэд тийм мессеж ирэнгүү тий бүртгүүлэрэнгүүд мэдгүй байгаа хүмүүстэй Солонгосоор мэдээд ойлгоод байгаа юм шиг мөртлөө бүрэн мэдгүй байгаа хүмүүс ороод бас залиулах тийм хэрэгүүд гарч ирж байна гэдэг. Солонгосын хэвлэл мэдээллийн газраас бол албан ёсоор сэргийлсэн мэдээлэлүүд бас нэлээд ирж байгаа шүү. Тэгэхээр манай Монгол иргэд маань тий залингаас урьдчилан сэргийлэхийн тулд янз бүрийн мессеж ирэх юм бол тий заа тийм ирлээ та энэ рүү одоо тий хөрөнгө оруулаарай эсвэл ийм тэтгэмж өгнө эсвэл энэ рүү орох юм бол ийм бонус авна гэдэг ч юм уу тийм мессежнээс маш болгоомжтой харьцах хэрэгтэй. Бид нар хамаагүй зүгээр шууд хуруугаараа дараад орлоо гэхэд тий миний бүх мэдээллийг тийш өгүүлж аваад эсвэл эрсдэлд орох аюултай учраас эндээс урьдчилан сэргийлээрэ болгоомжлоорой гэдгийг бас дахин хэлмээр байна. Тийм энэтэй холбоотойгоор. Тийм бас зөндөө олон цахим мөнгөний төрөлөөс манай олондоогоос бас тэрний урьдчилан сэргийлэх аянд бас явж ирсэн шүү дээ. Тийм өнгөрсөн жилийн хугацаанд манай олондоо зөвхөн сайт нэг хорон зөв эргэлт хийдэг аян дээр элчин сайдын Монголын залуучууд холбооны бүгдээр нь Солонгос улс дахь салбар зөвлөл тийм ээ.
олондоо цэком гээд мөн төрийн банк гээд газрууд хамтраад ерөнхийдөө бол энэ хоёрыг маш сайн Амжилттай зохион байгуулсан тийм ээ. Тийм болохоор захин гэмт хэрэг буюу та бүхэн ч гэсэн сая тохиолдогч маань хэлснээр янз бүрийн тийм мессежүүд ирэх юм бол бас нэгтэл шалгах хэрэгтэй байх шүү. Тийм өрхний мессежүүд маш их ирдэг Солонгост ялангуяа. Тэгээд тэндээс ч угсаа нөгөө та энд нөгөө юугаа хийгээд өөрийнхөө нөгөө ID-га хийчих гэх юм бол тэгэл ерөөдөө тийм бүртгэгдэл ороод тэгэл маш тийм нөгөө нэг энгийн хялбархан байдлаар бид нар мессеж ирж байгаа. Тэнгүүд юугээр гяс цаа энэ рүү ороод ингэ үзчихгээд тэгээд сонирхоод ороод үзтэл та гэмт хэрэгт өртөх рисктэй байдаг шүү, аюултай шүү гэдгийг бас сэрэмжлээрээ болгоомжлоороо гэж дахин сануулж хэлье. За тийм болохоор тэр тавтуудаа мөнгөний тусламжийг та бүхэн бас сая ингээд тохиолдогч маань хэлснээр тий би бас өөрөө ингээд хошгороодгүйгээр явсан чи үгүй ээжээ. Ааха тэгэхээр тийм байгаа шүү. За ингээд дараагийн хүрэх оргил мэдээ маань мэдээж өнөөдрийн номны танилцуулга гэж бодож байна. За отгоо хөтлөгчтэй микрофоныг одоо 100% шилжүүлнэ. За номны талаар чи юу ч дагуулахгүй тийм. За би ачнаас хараад иж. За төгсөө хөтлөгч маань яг мэдээ эхлэхэд хэлжсэн тийм. Миний битээр арталтаа айгүй постердаар харж байгаачлан энэхүү ногоонгтэй шарамгтэй хоёр номыг болохоор манай топ центрийн сургалтын төвөөс аль биесаар гаргасан байгаа. За энэхүү номыг гаргасан шалтгаан маань юу вэ гэхээр монголчуудаа тий яаран солонгос руу битгий ирээ хэлхий бэлгээд ирэхээс өмнө Монголд хичээлээ хийгээд топгийн оноогоо авчаад ирээд суралцаа. Тэгэх юм бол тэтгэлэг авах боломжтой гэж дахин хэлмээр байна. Дээрэс нь ингэж хэлэхээр юугээр топгийн шалгалт чинь 2 жил оройтчлоо штэ. Та юу яриад байгаа юм бэ гэж зарга үсгэх хүмүүс байгаад мэдээж тийм. Гэхдээ бүгд солонгос улсын те зарим ихтэй сургуулиуд юу гэхээр өөрсдөө юугээр онлайнаар шалгалт аваад ийхүү хүүхдүүдэд элсүүлж байгаа сургуулиуд байгаа. Тийм учраас юу гэхээр та шалгалтандаа бэлдээд хичээлээ хийгээд тэгээ топог авдаг чи авдаггүй ч тухайн сургуультай эсгэж байгаа сургуультай айгүй онлайнаар шалгалтаа өгөөд элсэн орж ирэх боломжтой шүү. За түрүүнээс манай чатан дээр бас тэгээ визэн талаас сургалтын виз гарахгүй байна гэж ярьсан ба. Сургалтын виз бол үнэхээр сая бас манай мэдээний эхэнд хэлсэндээ сайхан мэдээ хоёр орны ерөнхийлөгч уулзсан тэрхүү цахим уулзалтаар дамжуулан бас нааштай эерэг талаар шийдэгдэн гэсэн хариу ирсэн байгаа. Тийм учраас та бүхэн бол сургалтын виз бол гарнаа. Тэгтээ гол нь юугаар дахин топ центрээс те манай олондоогоос дахин хэлж зөвлөж байгаа зүйл маань юу вэ гэхээр яаран битгий ирээ хилээ сурчаад ирээ яарах юм байхгүй хилээ Монголдоо сураад оноогоо авчаад ирээ гэсэн үүднээс шууд их сургуультай орно тийм ээ. Тэгээд тэр үүднээс юу гэхээр энэхүү хоёр номыг гаргасан юм аа. Би таан өөртөө суралцах боломжтой байгаа. Тэгэхээр эхний ном болохоор дээд түвшинд бэлдэж байгаа хүмүүст зориулж гаргасан бол хоёр дахь энэхүү ном маань болохоор ямар хүмүүст зориулсан бэ гэхээр энэхүү ном маань болохоор анхаа шатны хүмүүс тийм ээ та үсгээ мэдхүү та солонгосоор уншиж чадахгүй чи уншиж чадна үстэй. Тэгэхээр энэ ном танд хэрэгтэй гэсэн байна. Тэгэхээр солонгос хэл мэддэг зөвхөн үсгээ мэддэг уншиж чадах юм бол та энэхүү номыг аваад биетэн солонгос хэлнийхаа шалгалтанд бэлдэх боломжтой болж байгаа маа. Тэгэхээр хамгийн гол нь юугаар солонгос хэлч вэ англи хэлчээ шалгалтанд тийм монгол хэлч вэ ер нь гадаад талыг сурахад үгийн баялаг их хэрэгтэй байдаг. Үг сайн мэдэх юм бол шалгалтанд өндөр оноо авах тийм ээ хувь нь илүү өндөр болдог тийм ээ. Тэгэхээр топогт ирсэн одоо үгнүүдийг тийм ээ 1000 үгийг цөм үгийг ийхүү цуглуулад 1000 үгийг 1000 жишээ өгүүлбэртэй дээрэс нь 1000 ширхэг жишээ өгүүлбэрээ монгол хэлний орчуулгатайгаар гаргасан байгаа. Дээрэс нь 3000 ширхэг холбоо өгтэй тэгээд 100 ширхэг хэл зүгтээ 100 дасгал ажилтайгаар нэлээд их мэдээллийг батаасан байгаа. Тэгэхээр ийм 6-таар адилхан тийм ээ. Тийм өмнөх 6 маань болохоор яасан бэ гэхээр өмнөх одоо дундаас дээд түвшний 1500 зүгтээс нэлээд хүнд. Энэ 3 1000 хүүхдээ хөнгөн байгаа гэсэн. Наа чи 1000 хүүхдээ авах анхашны хүүхдээ учраас анхашны хүүхдээ шууд 1500 өгчүүл одоо айгаад чад гүйчих хэлбэ. Тэгээ гол нь юу гэхээр найзах ном юу гэх гол нь юу байгаа. 1000 үгээ те өдөр болго 20 өгч хийжлээ. Өдөр болго 20 өгч хийжлээ. Өдөр болго 20 топ 6 дээр чинь 50 үг гэсэн тийм ээ. Өдөр болго 30 үг шүү. 30 үг лөө. Өдөр болго 30 үг болохоор өдөр 20 үг. Тэгээ нийтдээ 50 өдрийн турш юу гэхээр өдөр болго 20 үгээ чийжлээ 50 өдрийн дараа та 1000 үгтэй болж байгаа. Гэтэ хамгийн гоё нь юу гэхээр хардаа 1000 үгээ чийжж байгаа хэвээр юу гэхээр арталтан дасгал ажилтай. Өөрөөрөө шалгаад бий дагаад. Тэг яг өөрөөртөө үнэнчээр өдөр болгон ингээ 20 үгээ чийжлээ явах юм бол та ингээ топ шалгалтанд те тэнцгээд нэлээд нэмэр болохоор тийм номыг хийсэн юм аа. Тэгээд солонгос улсад үйлдвэрсэн шалтгаан бол нэлээд цаасны чанар тийм ээ. Өнгө үзэмжүүд бол бас нэлээд нэмэгдэхтэй. Манай өнгөрсөн номыг авсан хүмүүс бол тийм
ийм ном гарна гэж бодоогүй гэж байгаа. Өнгөрсөн ном. Тий, өнгөрсөн удаагийн номыг 6 маань Монгол бичсэн байгаа л. Монгол очсон байгаа. Тий. Энэ ном бас Монгол очиагүй нэлээд олон хүмүүсийн хараалыг ийцээ. За энэ ном болохоор уулын 6 сард гарсан ном. Тэгээ 6 сард каргон төгсөн чинь карго маань мэдээж ковидос цар тахлын тэр шалтгаанаас болоо тийм ээ. Маш олон каргонууд нэлээд гатсан байгаа. Хил дээр хятадын хил дээр бол маш олон контейнер одоо хүртэл орж чадаагүй ачаанууд зөндөө байгаа шүү дээ. Тэгээд нэлээд ачиж тийм ээ дүүлж тийм ээ өчигдөр Монголд очисан байгаа. Тэгээд Монголд байгаа хүмүүс бол энэ номыг шууд авах боломжтой байгаа шүү. Харин удахгүй энэ ном болохоор удахгүй Монгол руу бас очих болно. Ахшны ном маань. Тэгэхээр ийм мэдээлэлтэй байгаа шүү гэдгийг хэлмээр байна. За номыг яаж худалдаж авах болох вэ? Ном авъя гэвэл яаж авах вэ гэсэн комментээс орж ирсэн. За номны болохоор энэ одоо дунд чатны ном болохоор Монгол очсон байгаа гэсэн маа тийм. Энэхүү номыг бол та Эдүүл аянаас очиж авч болно. За бас юу гэхээр манай хүргэлтийн хүмүүсээс ажиллаж байгаа. Тэгэхээр хүргэлтийн хүмүүс рүү яриад 3000 төгрөг өргүүлээд авахаас боломжтой байгаа. Гэдгийг хэлмээр байна тийм. Гэтэ Солонгост бол Солонгост угаасаа тийм хүргэлт байгаа. Наа чи нөгөө баахан 2 3 7 тэргүүсэн мөнгө мөштэй. Энэ дунд чатны ном болохоор 6 сард гараад одоо Солонгосын Yes 24 буюу одоо Солонгосын хамгийн том ном хэвлэлийг үйлдвэрлэдэг. Бас тийм салбартаа тэргүүлэгч одоо сайтн дээр манай ном бол 2-7 хоногийн турш тэргүүлсэн. За 3-7 хоногт болохоор доошо reading-д буурсан ч гэсэн 2 тоо ороо явж ирсэн байгаа. Тэгээд нэлээд борлуулалт сайтай ном байсан энэ ном маань. Тэгэхээр энэ ном болохоор хөгжлүүдэд бол Солонгос улсдаа сайтаар худалдаалж байгаа. Дээрээс нь бас тийм ээ захиалга өгөөд хүргүүлээд өнгөө авч болох. Мэдээд дуусгаар линк хийж тийм номын дэлгүүр энэ бол номын дэлгүүр Каннам байгаа шүү дээ. Манай Каннам руу их очдог. Каннам болон Хуамун гэж яддаг шүү дээ. Хуамунны 2 номын дэлгүүрт бол орцсон байгаа. Тийм. Тэр хаягнууд угаасаа Солонгостойгоо иргэд ном сонирхсан хүмүүстээ бас юу мэдээний дараа комментээр оруулж тийм. Монгол 5 дээр бас байгаа шүү. Муу тийм үү. Тийм Монгол 5-ны 4 давхарт байгаа шүү. Манайхан 403 давхарт очиод энэ номыг Солонгостой хүмүүсээс очиод авчиж болно. За агашны ном маань болохоор сайтн дээр зарагдж байгаа. За удахгүй номын төвөрдөө зарагдана. За Монголд бас юу гэхээр удахгүй очих байгаа. Монголд нэг 2 сарын дараа очих байх гэж бодож байна. Зөв. Өөр мэдээлэл асуулт юм байна. Өөр асуултууд ирж байна уу? Өөр асуултууд байна уу? Номтой холбоотой асуултууд ирсэн байна уу? Солонгост байна гэж. За Солонгост байгаа бол та юу яаж 24 гэсэн тийм. Тий, Yes 24 эсвэл Купоноор тэгээд бүх төгөө сайтууд дээр ер нь бол гарцсан байгаа. Тэгээд ингэдэм байх нөгөө Солонгосын сайтнууд чинь одоо тэр номын дэлгүүрийн сайтн дээр тэргүүл айгүй сайн зарагдаад эхэлсэн шүү дээ. Тэнгүүд бусад сайт нь бүгдээр өөрсдөө аваад зарж эхэлсэн. Купон. Бид нэр купонтой гэрээ байгуулсан чинь өөрсдөө аваад зарцсан. Одоо тэгвэл топик 6 маань 2-7 хоног өмнө тэргүүлжсэн чинь одоо топик анхан шатныхаа араас нь шууд оруулчих юм бол хоёулаа зэрэгцээд бас тэргүүлэх магадлал өндөр байх нь тийм байх. Тэгээ Солонгостойгоо одоо манайхан байгаа штэ. Манай Солонгостойгоо манай иргэд маань одоо гэрээний визтэй ч бай, сургалтын визтэй ч бай, хэлний визтэй байх юм бол энэхүү номыг аваад бие даан сурахаас гадна манай топ центр маань онлайн сургалт явуулж байгаа штэ тийм. Онлайн сургалтанд бас бүртгүүлээд топикт бэлдэх боломжтой байгаа. За манайд өнгөрсөн удаа гэрээний нэг хүүхэд маань ороо топик 3 тэнцэн хүүхдээ. За топик 5 тэнцэн хүүхэд байна. Тэгээ хүүхдүүдэд эргүүлээд хариугаа явуулж байгаа. Тэгэхээр та бүхэн манай бас топ центрийн онлайн сургалтанд асуух боломжтой. Топ центрийг меншн хийсэн байгаа шүү дээ. Тийм хийсэн байна. Манайхаар ороод холбогдоорой гэж хэлмээр байна. За номны үнний хувьд юу вэ? Өнгөтэй адилхан билүү? Тэгвэл яг номны үн болохоор 18,000 вон Солонгостой үнэтэй топ 6-аас 18,000 вон. 18,000 вон. Монгол 50,000 төгрөг худалдаалж байгаа. 50,000 төгрөг худалдаалж байгаа маань вооны ханшны зөрүү болон одоо нэг тээврийн зардал ороод тийм ээ. 50,000 төгрөг байгаа шүү хэлмээр байна. Гэтэ 50,000 төгрөнд бол үнэхээр ийм зузаан ном баггүй айгүй зузаан. Тэгээ маш олон мэдээлэл. Номны чанарын хувьд бол маш сайн чанартай гэж байгаа тийм ээ Солонгос улсад хэлсэн. Дээрээс нь маш олон агуулга багцсан маа ш тийм 1000 өгүүлбэртэйгээ 3000 холбоо хүртэй тийм хэлцүүхтэй тийм ном багны. Өдөрт 20 үг хийх юм байна шүү. Тийм хамгийн найз нь гол нь энэ номыг гаргасан шалтгаан маань хүмүүсийг зуршилтай болгоо. Зөв зуршилтай болгоодгоо. Өдөр болгон тий та шүдээ угааж өдөр болгон хоол идэгтэй адилхан өдөр болгон 20 үг гэж хийжлээдгээ. Тийм зөв зуршилтай болгох тийм үүднээс ийхүү календартай хойнлитайгаар ингээд хичээлээ хийх боломжийг олгосон ном гаргасан байгаа юм шүү. За баяр үргэлж. Баяр үргэлж. Хоёр дахь номоо ингээд үдгээд авсан топик центрийн хамт бас мөн хамт олонд бас баяр үргэлж. Баярлаа. Дараагийн номны хуваар хийзээгөө. Дараагийн ном бол төгсөн шүү дээ. Дараагийн ном болохоор хансны ном гаргая гэсэн бодолтой байгаа. Хүмүүсийн хансны бүр гүнзгий гэхдээ бэлдээ хэлсэн байгаа л да. Тэгээ хязгаар гарахыг мэдэхгүй байна. Одоо энэ ном чин зарж иж мөнгө нь орж ирж штэ. Хилжээс найз нь хэлж штэ. За тийм санаа байна. За ингээд илэн далан шудраг ярьдаг топ центрийн хоодлогчтой маш их баярлалаа. За тийм болохоор өнөөдрөөс яг ном маань анхан шатны ном маань худалдаанд гараад эхэлсэн байх шүү. За тэгээд
худалдаа А гарсан. 3 өдөр юм уу? Тий, 3 өдөр хэвлэлээс гарсан шүү. Уучлаарай 3 өдрөөс юм байна шүү. Угаа 3 өдрөөс худалдаанд гарна. Гарцсан. Гарцсан. Тэр чинь өнгөрсөн 3 өдөр хэвлэлээс гарангуудаа шүү. Одоо зардаж Одоо зардаад эхэлсэн. зардаж эхэлсэн. Тий, зардаад юм 4 он жаа гэсэн. Тийм ээ. За тэгээд 3 он. сонирхсан хүмүүс маань удахгүй та бүхэнд линк илгээе. Тэгээд топик зөвхөн анхан шат биш ерөнхийдөө топик 5 6-аар бэлдэх хүмүүс гэсэн тийм ээ. Номыг бас 5 6-ийн гэх бас энэ ном өмнөх 6 сараас гарсан номнууд байгаа шүү. Тэгээд энэхүү шинэ номыг олондоо.com гэсэн та бүхэнд бас цаг алдахгүй бас хүргэж байгаа. За ингээд олондоо.com сайтын Солонгос мэдээний томтой үргэлж хамт байдаг нийт үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Манай олондоо.com сайт 2000 оны 5 сараас эхлээд 7 хоног бүрийн бям гарагт олондоо Солонгос мэдээний томыг шуудаар буюу лайваар тийм ээ ямар нэгэн монтажгүйгээр шууд та бүхэндээ мэдээллүүдийг хүргэж ирсээр ингээд жил гарны хугацаа өнгөрчээ. Тэгээд энэ хугацаанд олондоо.com сайттай үргэлж хамт байсан үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд лайваар хүргэдэг онцлог нь аюу гоё. Яагаад гэвэл бид нэр олондоо.com одоо доор нь үзэгчид шууд асуултанд шууд хариулах боломжтойгоор их онцлогтой лайваар хүргэдэг юм тийм ээ. Тэгэхээр бас тэр нь их онцлогтой шууд амжуулдаг. Хөтөлбөрч нартай байх нэ гэдэг. Тэгээ нэг жилийн дагуу нэг жилийн тууштай хийсэн бас чам баяр үгүй яа. За баярлалаа. Ер нь бол жил гарна. Яг ковид онд тоолол гээд давхцсан ихэлсэн. За тэгээд өнгөрсөн жилийн хугацаанд бол бидээсэн хийсэн ажлын үр дүн гэх юм бол нэг нисэх тийм ээ. Онгоц байхгүй, тусгай үргийн онгоц байхгүй гэдэг монголчууд маань элчингийн гадаа нэг хон жүнжих үед биднээс бас шуурхаа бүрээ тэргүй мэдээ манаас олон түмэн бүрээ маш биднээс ингээд хажуунаас ингээд харж ирсэн маш их хэцүү байсан. За тэгээд тэрхүү лайв нэвтрүүлэгдийн үр дүнд ерөнхийдөө бол нэрсэн чагсаалтыг бүгдийг нийл тод болгосон, онгоцны хуваарууд нэмэгдсэн тийм ээ. Ажлыг амжилтсан. Дээрээс нь бас гоё мэдээ. Нөгөө Евон нийслэл дээд сургууль буюу хохирсон монгол оюутнууд ирэх ашигын төлөө бас олондоо.com газар дээрээс сурчлага хүргээд тэр асуудал бас сайнаар шийдэгдсэн байдаг тийм ээ. Хүүхдүүдийг торгуулаас нь болиулаад энэ мэтлийг олондоо.com ийхүү нэг жил гаруй хугацаанд олон тийм ээ ажлуудаа хамтарч ажилласан элчин сайдын яамтай бас хамтарч ажиллаад тэгээ тэр аянг бас амжилттай зохион байгуулсан бас маскнуудын аян дээр тийм маскны аян бас амжилттай зохион байгуулад монголчууд руугаас маскыг хандбиг өгч ийсэн өөр олон хандив тусламжийн тэр үйл ажиллагаанд ашигласан идэвхтэй гар бие оролцож ирсэн. Тэгээд энэ бүхнийг бас үдж байгаа та бүхэн бас бидэндээ хамт байсанд бас дахин талархал илэрхийлээ тийм ээ. Тийм бид тэр бүр дуусгаад байгаа юм шиг санагдаад байна үгүй юу дөрөвчнээстэй. Дараагийн танд мэдээ явах уу? Юу нэстэй. Амар дуусгаад байгаа юм санагдаад байна. За маш их баярлалаа. Энэ бүх хугацаанд хамтдаа байсан үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Ингээд өнөөдрийн мэдээгээ энэ хүргээд өндөрлөе. Эх 7 хоногт дахин уулзтлаа. Тэр баяртай. Амралтын өдрөө аятахтай өнгөрүүлээрээ манай олондоогийн үзэгч та бүхэн минь. За ингээд хамтдаа байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Эх 7 хоногт уулзтлаа. Тэр баяртай. Баяртай.